Сайн мэцэнэ миний Монголын иргэд ёо хайртай тийм ахын дүүс минь авгаасууд бурхны Хуваарьбаатар бүгд нэрмдэх хэдүүдэр дулсын нэгэн хотод буудалдаа байж байна. Гадаа ороод байна, бороо ороод байна. За Монголд ихийгээд нэг жүжиг үргэлжилж байна. Тэр жүжигт нэг оролцогчдогт нэг дүр бүтээчдэг юм билүү гэж бодож байгаа. За ямар энэ жүжигийг мэдэхгүй биш ямар өгөр гэж бодоод наашаа хүрээд ирсэн зөвдсөн байх шүү хүүхдүүд минь маш зөв шийдвэр гаргасан байна. Яг л болдгоороо болж байна. Жүжиг үргэлжилж байна. Манайхан шеэрлэд өгөөрэй. Тэг хүргээд өгөөрэй. Энэ мөгөх намайг дуурайж яриад тэгээ одоо сүүл рүүгээ муухай бич мөгөх юм шиг мөгөхч бич юм шиг нэг тийм сонирн болчлоо шүү те. Нэг хүн юм шиг хоёр дүртэй нэг хүн юм шиг болчлоо шүү. Мөгөх нь ярианы стилээ жоохон бас битгий дуурайлтай ядаргаатай. Доторх юм чи одоо бүр дүүрч. Ярьж байгаа юм дуурайгаад ярианы стил дуурайгаад ахаар чи одоо сүүл рүүгээ би ярьж гинүү мөгөх ярьж гинүү гэж бодогдоод биш үү? Сая гинт гэж бодогдож чинь. За тиймэрхүү. За манайхаа асуух юм байвал асуучих. Жигдэн дэр хүнээсээ. Хөлх тэргүүн магалж одоо тэгээ ойлгомжтой шүү дээ тийм үстэй. Тодорхой юуг нь асуух вэ? КК гэж байна. Манай юмжууд бол морж иж байна. Өдрийн минь гизээ хэлээ сайхан байна. Сайхан байна. Үсэс сулц. Энэ Чайнад миний үсийг их аятайхан засаад байгаа шүү. Хамаагүй залуу харагдаж байгаа биз? Намайг бол ерөөс тордоо ичиж байгаа. Монголын өсчд бол нэмэр байхгүй. Тэтгэл юм хятад нэр үнэхээр сонир хүмүүс шүү нэр. Сурсан ажлаа үнэхээр тултал хийгээ сурцсан хүмүүс. Нэр ш. Үсчүн байлаа гэхэд үсийг бол үнэхээр тултал заасна. Өөр юм бол харин юу ч чадахгүй те. Үнэхээр хэцүү. Би өнөөдөр бас явж байгаа бодож илээ. Нэг Чайна хүүхэнтэй бүр хэрэлчмээ санагдаад даанч хэл усгүй болох. Ойлгомжтой юм чинь тайлбарлаад авах болгооч ойлгохгүй. Ер нь ганц тэр хүүхэн ч биш л те. Чайначууд ч ерөөсөө ингийн ойлгохгүй шгүй юм сонин шүү. Монголчууд бол дайнаар байлдахад бол хятадууд бол үнэхээр алхам тодорхой. Нэр шүү. Үнэхээр тийм маневрын сэтгэлгээ тийм ээ байхгүй. Үнэхээр байхгүй. Өөрийнхөө мэрэгжилд бол үндэ тулцсан. Амар. Энэ үсмүсийг хараа ингэж засаж байгаа шүү дээ. Манай Монголд бол нэг үсийг нэрээ тоглоо иччих шүү дээ да нэр. Яана. Байлт хурлаараа бол харин стан нэмэргүй юм билээ дээ. Сэтгэлгээ байхгүй болохоор. За тиймэрхүү байна. Юу ярих гэж явж илаа. Хай тэргүүн маглаа. Ахаад гарах нь гэж ойлгомжтой жүжигчтэй. Энэ жүжигийг одоо юу гинэ ядгийн сайн уу гэж байна. Дахиад сайн байх гэж байна. Манайхан хужаал гэдэг тэднээс сурах юм их амар. Тэргүүн урд байна уу гэж байна. Тийм байна. За амрыг ирээ тэргүүн гэж баярлаа. Тэргүүн орой мэндэ гэж байна. Баярлаа. Үнэхээр хилцэж чадж байна уу? Үнэхээр яг юу ярилцж байна? Ойлгохгүй юм даа гэж орой мэд гэж байна. Бүхэн хуралдаа суухгүй яа гэж ядарга. Очоод нэг би ганц дайсан би болчих тийм бил. Яар шиг зүгээр бойлж үзье. Бойлж зүгээр хоолхон шиг байна наад нэг хэд хулгаач нараас ч. Ямар би бүхөө сулгаа хийхгүйгээр амьдарч чадахгүй им байгаа ш тийм ээ? Им шиг им үсэг шиг одоо эдгээр чинь нэг ганц өөл хайгаад байгаа шүү дээ. Би чинь азууж овоо толгойтой овоо хөөрхөн бас нэг суур улсруу сайтан болохоор нэг гин алдчихгүй байгаад байгаа болохоос ш. Хамаагүй яах юм бол наад чинь тэгэл цаас орой л гүйч шүү дээ. Эвгүй гараад шүү дээ. За. Хэд 413 хүн цааш шеэрлээ. За нэг 2 юм хэлнэ. Манай бүхчүүд байна шүү дээ тий. Бүгд намайг допингтой гिचгүй гээд бүгд ингээд нэг худлаа допинг эсрэгүүсээ солиороод өндөг байхгүй. Гарч ирэхээр. Ерөөсөө ингэсэн допинг шиг муухай юм байхгүй. Шаал худлаа. Манай энэ улс төрчид бас ялгаа авахгүй шүү дээ. Дээд нь 126 чинь.
Авилгал хийхэл ахуй шиг муухай малга энэ төр гэл тэгээд яг цаанаа бүгд ингэхгээ сууж байгаа шүү дээ. Яг л тэрнтэй ижилхэн энэ манай бүгчүүд ч бас тэгдэг байхгүй. Камер харахаараа бие биенийг харахаараа тийм 3 4 үлээ хоёулаа энэ төр явж байгаад надтай таарах юм болж бас учиртай шүү. 3-уулаа 4 үлээ болоод ирэхээр л эдгээр чинь зүгээр солиорчдөг. Нэг л их л уран цэцэн хүмүүс допинг шиг муухай байхгүй гэ худлаа. Жүжиг тавиад өмдөг байхгүй. Хулгайчийг бариарай гэж хамгийн түрүүнд хин орилдог вэ? Өө энэ утасны цэмэн цэник дуусч штэ. Хулгайчийг бариарай гэж хамгийн чанга хин орилдог вэ? Хулгайч өөрөө орилдгоо. Би тэгж хэлнэ. Зүү. Угаасаа Монгол ардын үг шүү дээ, тийм үстэй. Хулгайчийг бариарай гэж орилдог гэд угаасаа би зөхөөгөөгүй шүү дээ. Энэ Монгол ардын сайхан үг байж шүү дээ. Энэ Монгол ардын үг чинь худлаа байсан юм бол мартагдаад, улирагдаад алга болчих шүү дээ, тийм үстэй. Хин ч яриха болж шүү дээ. Үнэн учраас энэ Монголын хідэн зүүц зүүгчин өстой жинхэнэ туйлын үнэн учраас энэ олон жил шалгагдаад тийм ээ янз янзын хүмүүс янз янзын нийгмийг дамжаад мөн үү феодлын нийгмийг дамжаад хаан засаглалыг дамжаад тийм ээ коммунизмыг дамжаад ардчлалыг дамжаад зах зээлийг дамжаад эдгээр чинь ингээ шалгагдаад яваад байгаа байхгүй мартагдахгүй хөгшин залуу хүүхэд бүгд хэрэглээд байгаа байхгүй чинь үнэн учраас ойлгож байна уу? Хулгайчийг бариарай гэж хамгийн чанга орилж байгаа хүн бол өөрөө хулгайч байдаг гэж Монгол ардын зүг байна. Допинг гэж хамгийн чанга ашиглаж байгаа хулгайч нар бол би хардж байгаа ш. Хамгийн ноотон хүмүүс шүү. Тэд нарыг ихлэ шалгах хэрэгтэй. Хөөхий зарил харин хэрэглээгүй хүмүүс чинь чаавас хөөхий минь мангаагаал ингээ чимээгүй сууж идэг шүү дээ чаавас хөөхий. Нэрэ шүү. Чимээгүй сууж байгаа хүмүүс чинь харин хэрэглээгүй байдаг байхгүй юу? Хэрэгэлсэн чи баг хэрэгэлсэн байдаг байхгүй юу? Энэ бодит үнэн хөөш би худлаа яриаггүй. Би юу яасан ч гэж худлаа ярих юм, аа? Тэр микрофоны өмнө, камерын өмнө хамгийн чанга орилж байгаа хүмүүсийг шалгаарай. Надад эрхийг өгчих. Би тэр эмч хилдэг хангаа хүмүүсийн дагуулчид яг өнөөдөр очиж шалгадах юм. Гараал ирнэ штэ. Тэгэл Баярбаатар намайг хилмигдүүлчлээгээ дайрч штэ бас ичихгүй. За допинг бол тийм байна. Бүр авхаа болох хэрэгтэй хулгайч нар. Допинг чантаач хэрэгсэлгээ би хэд он хэлсэн тийм ээ. Угаасаа л ойлгомжтой ш нь. За ихийгээд нэг юм жүжиг болтын тэн дээр. За хоёрдугаарт нь тэн дээр байж тээ бөхчүүд нэг сүртэй допинг гэж орилдог юм. Бөхчүүд жоох тань хэдэн нөхдүүд л орилоод идэг юм л та. За яах вэ? Тэрийг орхий. За нэг тийм байна. За хоёрдугаар асуудал. Хоёрдугаар асуудлыг ярина. Хоёрдугаар асуудал чи юу вэ? Дөнгөж саяхан толгойд орж ирж байсан. Тий. Манай бөхчүүдээр үнэхээр та юу ч гэж хэлмээр юм бас л. Уг нь би хаана бол халахын сайхан л ирчүүдтэй. Ста үнэхээр зүрх муутай. Аимхаа. Ядарсан нэглүүл дайраад идэг. Их сонио. Одоо өнгөрсөн ихий хурал 22 оны ихий хурал лөө 21 оны ихий хурлыг та нар санаж байгаа бах би суусан тийм ээ. Над руу л дайраад байна. Намайг барьж ичгээл дайраад байна. Би бүхөөс юу хулгайлчваа? Юу идэж уурчваа? Тэгээ нөгөө том дарга нартаа бол юу ч хийж чадахгүй гөлцөд. Хараар нь шивнэлтэй л хөгийн харуулгач нар. Тэр Хүрлбаатар гэдэг нэг зохиолч гэдэг нэг хүн ирсэн тийм ээ. Тэр нь л дайраад байд хөөх юм зайл. Яг нөгөө эзэн нөгөө дайрч чадахгүй. Хөгийн. Үнэхээр манай бөхчүүдтэй хөгийн юм блээ. Хэрэг байхгүй нэр. Одоо өнөөдөр ихийг харж байна уу? Тэр нэг зүрчгээддэг залуу руу л дайраад байгаа байхгүй. Тэр дэрэгт нь яг жинхэнэ эзнээ сууж штт тэр. Яагаад тэр нь л дайрахгүй вэ? Айгуу муухай. Гүйцээц. Допингийн тэр нэг байгууллага одоо ер нь ямар хамаа байна аа? Бүхий холбооны хурал болж байгаа юм байна үстэй.
Харин ч тэрэн дээр нь хөөх юм нэрээ тайлбар өгөө явж ийн нэгт. Хоёрт тэр ч бас цаагаараа нөгөө тэр дарга нарын гар хөл суган тэр дээр нэг дарга суугаад байгаа шүү дээ тийм ээ. Наан доор нэг бас нэг дарга суугаад байгаа шүү дээ тийм ээ. Гэхдээ тэрний сугны өсөл байгаа шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Зөв үү? Тийм бидтэй та нар одоо. За би өнөөдөр одоо ингээд нэг буудалд сууж байна. За би буудалд сууж байна. Тэр буудлын гадаа тэр нэг юу за энэ тамхиг зарсан нэг түүц байлаа гэж төсөөлье. Энэ буудлын хурал болж ихад тэр түүц юу нэгэнд ямар хамаатай юм бэ? Яагаад тэр залуу руу дайраад байна? Тэр байгууллага руу дайраад байна? Би үр гайхаад байна. Энийг тэр үнэн бүтэхгүй нэр. Яана. Манай бүхчүүд нэр тэгдэг юм лээ айгүй муухай. Би уг нь энэ Монгол бүхэд нэрээс тань амьдралаа зориулал явж байгаа хүн дээ. Над руу л дайраад идэх сонин шүү нэр. Хүн биш. Тэгэл хамааралгүй хүн рүү дайраад идэх. Тэгсэн мөртлөө нөгөө дарга нар руугаа юу ч хэлж чадахгүй, ихч чарж чадахгүй. Гөлцөө доошоороо суугаад байна. Ста бөөснүүд нэр хэрэг алга нэр. Тэр спортын арбитрийн шүүх гэдэг юм. Тэр спортын арбитрийн шүүх нь хинд хамаатай юм бэ? Харин ч нэг хэдэн бөхчүүдийн эрхийг хамгаалаад өгдөг шүү дээ. Болоо шүү. Баярлалаа. Бүхий холбооныхоо асуудлыг ярих ёстой байгаа үстэй. Бүхий холбоо асуудалгүй бол тэр арбитрийн шүүх монолог зоноод энэ дотор үгснээ хийж явах юм. Тийм биз дээ. Танаа гэрийг хэрүүл надад Баярбаатарт ямар хамаатай юм бэ? Ер нь бол хүн бодоход тийм биз дээ үгүй юу? Чи авгаан хүүхдтэйгээ зодтолтож нүдэлтэй дайректор суугаад новшроод гэр орноо тараагаад та хоорондоо таахгүй байгаа бол аргагүй нэрхэнд л ах дүүсад найз нөхөд чинь танаа гэр бүлийн хэрүүл дотор оролцож байгаа юм байгаа ч. Одоо болжооч те, архиухаа болжооч те, амьдрал ахуйгаа бодооч те гэдээ очдөг юм байгаа ч. Чи өөрөө гэр дотроо аятайхан байвал чиний асуудал надад ямар хамаатай юм бэ? Яг л тэр шүү дээ. Бүхий холбоогод нэг байгууллага ингээд бузар үргэлцсэн. Тэн дотроо ингээд бузраа дийлэхгүй аргаа бараал энэ төр засаг хууль гаргаж ийн. Аргаа бараад монодо зонодо тэр арбитрийн шүүх мүг орж ирж инээ тэр нэг зохицуулах гал хамжигмүллал явж шít гадна талаас нь. Гол эзэн чинь хий. Ариг угаад байгаа наад нэг стач юм байгаа зү. Шэдстач юм байгаа зү. Тэг хүүхэн шуухан эргүүлээ яваад байгаа. Завхаа зайдан, ажилгүй аригчин. Гэхдээ наад дарга нартайгаа ярил л та. Үнэнхүү эргүү новшнууд юм аа нэр. Яана. Гав юм байна. Хамааралгүй хүмүүс рүү битгий дайраад ээ за. Мөн үү? Үгснээ. Наад гэр бүлийнхаа хэрүүлэг над дотроо хий. Улгаач нар минь. Стандарт хийчихгүй. Тэгэл нэг юм уу арбитрийн шүүх рүү дайраад. Шүүхчтэй яг нэг төрийн бос байгууллага. Нэг монода гэдэг нэг газар байна. Гэхдээ тэр монода ч угаасаа байх ёстой байх үстэй. Ёсгүй юм уу? Тэрийг чинь татан буулгачих юм бол Олимпиад дэлхийд энэ тэмцээнд чинь манай Монголоос тамирчин орж болох байлж штий. Олимпиад тамирчнаа явуулахын тулд ойлгож гин үү? Заавал тийм монода гэж юм байдгийг. Ойлгосноо улс болгонд байдгийг. Тийм юм байхгүй улсын тамирчдыг яах нь вэ? Оруулахгүй. Окей? Ойлгож гин үү? Хөлтөө. Тэр чинь угаасаа үндэсний бүхэд зориулагдсан газар байгууллага биш. Монголын спорт шудраг байлгах гэж дэлхийгээс томилсон юм. Газар ойлгосоо? Тэр бүхтэй ямар ч хамаарал үндэсний бүхий холбоотой хамаа байхгүй. Хөлдөө орох гэж нэр. За ийм байна. Эхний санаа. Хулгайчийг бариараа гэж хулгайч хамгийн түрүүнд орилдгоо. Нэг мөн өдөр допинг орилоод байгаа нөхдүүдэд тангийг хэлж байгаа шүү. 2. Нэг ядарсан нэг хүмүүс рүү бурууга босд руу бухах гээд тэгээ дарга нартаа юм хэлж чадахгүй байж жинхэнэ хор утгаж байгаа, жинхэнэ бозрыг үлдэж байгаа хүмүүсийнхаа өөдөөс ихцэлж харж чадахгүй байж ядарсан хүмүүс рүү
дайрдгаа одоо болцгоо гэдэг санаа хэлэх гээд байгаа. Үнэхээр тийм хоншоортой бол босч ирээд мангалж яваа чи ийм байна тийм байна одоо болчих зайлчих гэж хэлчихэлтэй чадахгүй гоостэй. Станы арчаагүй навшнууд. Тий. Дангаа за яах вэ? За тэгээ өнөө шин дийлинг нэр хуугаад тэгээд гарч яваа тэгээд. Тэгээд 100 хэдэн хүн 120 30 хүн нээлж байгаа магалж байгаа 100%-аар сонгоод тэгээд өнөөдрийн хурлаа өндөрлсөн. Нэр үнэхээр нэр би нэр нэстэ Монголын амьдралыг нэр бүр уншичдаг болчихж байна. Нэр үнэхээр Монголын жүжиг нэрээс үнэхээр ойлгомжтой болчихж байна. Монголын кино урлаг мурлагч гэсэн тийм ээ. Үнэхээр ойлгомжтой үзэхээс дургуй байдаг. Шидтэй. Үзэхээс дургуй гэж үзэхээч болоод удаж ил 10 жилч болчихлоо. Нэг зохиолн тодорхой, жүжигчтэн тодорхой, юу ярих нь тодорхой, юу болох нь тодорхой нэр яана сонгуулиуд гэж нэрээ нэг бөөн жүжиг. За иймэрхүү болж ин доо миний хайртай ард түмэн. Бурхны номонд хүний толгой аавна гэж байдаггүй гэж байна. Юу вэ сайхан эр хүн шүү гэж байна. Баярлаа. Махан толгой минь хаана явна гэж байна. Хай тэргүүн ажил сайн уу гэж байна. Ажил сайн. Хай хэдэн малнууд чинь нэг нь бий байна гэж байна. За одоо яа их хөдөө одоо чи малыгаа мэдж байгаа нь ямаа те. Энэ сүү тараагаад ард түмэн шаварж ийна гэж энэ заа мэдгүй. Тэр нэг мэдгүй шүү дээ. Сүү тараас манаас нэг би завгүй байна. Тэгээ бас байнга наадах гэж хараад байгаа одоо завгүй болсон. Би одоо томорсон. Биш одоо наммын том дарга болцсон шүү дээ. Санжаадан тэргүүн болвол яад юм бол доо гэж. Хэцүүлтэй яах вэ хөөд. Магалж байгаас арай дээр л байх л та уг нь бол тэгээд чадахгүй л дээ. Нэгдүгээр чадахгүй, хоёрдугаар боловсрал гэж юм байна штэ бас. Ямар ч юм ч. Боловсрал хэрэгтэй л дээ. Массажтай үнэхээр тэргүүн мэргүүн хиймээр байвал нэг 2 жил ч болтгой мөнгөтэй хүн байж чинь гадаадд нэг 2 жил Хонконгт нэг 2 жил сурчих хэрэгтэй байхгүй. Тэгчээ эргээд очих юм бол арай нэг юу юм гэхээс биш. Хэцүүлтэй. За яах вэ тэгээд худлаа л да. Санжаатам тэгээд за яах одоохондоо яг нэг яач хий за цаадах чинь нэг яагаад гэх дур эзнээ болохгүй нэг яагаад гэх. Тэгэнгүүт дараа нь маргааш нэг өдрөс нэг лайв хийх. Сайн уу бурхны хүмүүнийг чинь сайн аян бүр ах та өдрийн орой минь намынхаа базаал байж байна уу гэж байна. За намынхныхаа базаад ах ч байх вдэ. Тэгт манай намын чинь нэг тэрийг жирж болдсон болов юм болоо. Нэг хэдэн хүн бацчихдээ юм шүү. Хүн гэдэг нь тэр хуучны улс төрчдгийг ярьж байгаа юм биш шүү. Бүр цаана мөнхийн базаа байж идэг нэг хэдэн хүн байд юм биш. Тэр тийм хэдэн нөхдүүд байж илээ. Тэд нар л бацдаг байх та. Хаан байна даргаа гэж байна. Чайнад байна. Нэр дэвшээгүй юм уу тэргүүн гэж байна. За яах. Удахгүй би хохиногээ сууж байгаа хаа. Би нэг саяхан махны үнийг өчтөр штэ тий. Махны үнийг хохиногээ сууж исэн да. Яг тэр шиг би нэг 10 жилийн дараа энэ бүхчүүдийг хохиногээ сууж ийнх байхаа даарг. Заяа чин тэргээ сууж их байхаа даарг. Шууд ир гэж байна. Яри гэж байгаа юм уу? Яриа дуусчаад байна. 2 сэдвэ. За 3 дугаарт нь сануулвал яг уу яри. Бүхий холбоо тиймэрхүү юм боллоо гэд. Өөр яг л нөгөө нэг хитэн хүмүүс. Нөгөө хэд маань ядаж яасан ч өвхөж далдаардаг. Нөгөө л нэг 10 онд, нөгөө л нэг 14 онд, нөгөө л нэг 18 онд, 22 онд, 21 онд сууж исэн нөгөө л нэг хүмүүс, нөгөө л нэг суудгаараа яг ядчихад нэг яг суудаг газраас байгаа юм тий. Тийм ээ. Тэр Атехо багш тэр зүүн талын буланд суудгаараа суугаад би чинь 21 оны сонгуульд ч Атехог шаард суусан шүү дээ. Яг л нөгөө газараа тэр ерөөс яг хойролцсон ингээд суудлын хүртэл хийгээрээ. Гэхдээ ч одоо нэг 4 жилд хурал болж ийн ингээд суудлаас ядахтаа сэлгээд энэ тэнд суучж болдгоо юм бах та. Тийм ээ. Яг л нөгөө нэг хүмүүс нөгөө нэг яг энэ жилийн
хурал дээр нэг баяр сайхан зан сууж явах шиг харагдана лээ. Өмнөх сонгуул дээр чинь баяр сайхан зан юу яатсан шүү дээ нөгөө заллингийн хэрэгт орооцолдоод ачигдаад тий өмнөх хоёр их хурлд хийдэж орж чадаагүй байхгүй. Өнөөдрийн сонгуульд өмнөх сонгуулаас нэг ялгаатай юм байна. Баяр сайхан зан ирж сууж. Бусдаар бүх юм яг хэвээрээ ёо яана нэр. Золбоо тэр нэг голоор хойн сууж исэн яг л хിവэрээ одоо эднэрийн зохиол нэрээс өмнө нэр инээдтэй манай нэр. Мөг эрдэнтэй нийлвэл бацхаар байна л гэж за яах вэ яах мөг яах цаах юм дэр. Манай мөг яах тэгээд ганц мөг яах биш заяа. Хөдөөний хүмүүсийн сэтгэлгээ их тийм сонирн байт юм бэл. Би үзэлтэй ганцаараа үзэлтэй байт юм бэл. Бусдтай нийлж тэгж юм хийвэрий гэсэн тийм. Ерөөсөө өөрөө яаж мандах вэ? Өөрөө би гэсэн хүмүүс. Ганцхан мөг яах биш заяа. Ерөөсөө л чийж гэсэн ялгаа واخгүй хөдөөнийх бол. Ер нь хотод ирээд нэг хэд байдгийг нэг хотжоог бол те. Хөдөөнөөс ирээд нэг яг хөдөөнийхөө зам арга барилыг одоо юу гэдэг тэр нэг сурцсан юм тавиагүй те. Тэр чигээрээ үлдсэн бол сэтгэлгээ мэтгэлгээ тархин тэр чигээрээ гаццсан зогсцсон тийм ээ хөгжөө болцсон бол яг л тэр чигээрээ үлдчихдэг юм л. Хөдөөний хүмүүсийн сэтгэлгээс үнэхээр гайхалтай ч гэд байш. Үнэхээр сонио. Ёстой ойлгохгүй юм лээ. Тэг би ганцаардаа тань гэнэ. Манай мөг ахыг дайлимдуулж хэлж байгаа шүү. Ер нь энэ хүмүүс одоо санжаатан биш тийм ээ. Ихийгэрч би ганцаардаа тань гэдэг. Гэхдээ нийлээд ингээд одоо ингээд би бүх юм мэдчихээн тийм ээ. Надад мэдлэг нь байна, боловсрол нь байна, бүх юм нь байна. Хэл ам бүх юмд байна шүү дээ надад одоо би одоо бүхэн холбоонд нэр орох юм бол халан да нэр. Гэхдээ яг намайг одоо цол мол аваагүйгээд ингээд байгаа бол одоо тэгээд Санжаа Дамб авраг юм чинь тэгээ боллоо та тийм үст. Тэгэл би яг Санжаа Дамб тэнцээ нэг бэлэг бэлэг тэмдгийн чанартай тэр энэ дээр сууж л юм. Бүх хар ажлыг би явал зохицуулж шүү дээ. Ядах юм байхгүй шүү дээ. Үнэхээр чаддаг мэддэг ажил байж байгаа юм чи. Тэгээд яах вэ? Нийлх гэхэлэр солиотой. Би гээ өвчгнө мэдрэлтэй. Надаас л өөрийгөө л илүүл гэж л яах гал тэгэл махаачиж байгаа байхгүй. Тэгээд надтай нийлж гэхэлэр би өөрөөс нь илүү гэдгийг одоо хүмүүс мэдчихнэ гэж айгаад цухтаагаад идэг. Санжаа Дамч яг надаас тэгээ цухтаагаад байгаа юм шүү дээ. Мөнхөрднөөс ялгаа байхгүй шүү дээ. Хэрэв Баярбаатартай нийлээд Баярбаатар нэг жоохон дээшээ гарчих юм бол Баярбаатарыг би дийлэхгүй тийм ээ. Баярбаатар надаас илүү нэр хүнтэй болчихно. Тэгэхээр энэс зайгаа авна гэл ингээл. Тэгсэн мөртлөө ингээл сүртэй ганцаараа би балраад би ганцаараа зүтгэж өнгөө сойлоор. Хөдөөний хүмүүсийн сэтгэл үнэхээр ёстой мал байт юм билээ. Ёстой үнэхээр ёстой бүсэг. Хамтарч тэр ажиллана гэсэн ойлголт ерөөсөө огтоосон байдгүй мэл. Нийлж юм хийн, хамтарч юм хийн. Би өөртөө олон аймгийн олон хүмүүстэй тааралдаж ирсэн. Ерөөсөө тийм байхгүй мөлий. Гайхалтай. Тэр бол яалтчгүй Монголын уламжлал юм бэл. Хөдөөний тэр соёлынх нь одоо тэр малчин соёлын одоо үлдэгдэл юм уу гэх. Суур юм бэл. Яг одоо дайн байлдаанд бол болж байгаа юм л да тий. Дайнд тэр ингээд өөрийнхөө маневрлаад өөрийгөө авч гараад өөрөө мандаад өөрөө ингээд юу гэдэг хүч талдар очиж гэдэг юм уу. Болно л доо дайнд бол зохицоод байгаа. Юунд бол амьдрал дээр бол зохицохгүй юм лээ. Угаасаа энэ Монгол улс хөгжихгүй байгаа гэж ирсэн гол шалтгаан. Одоо ингээд дэлхийн том улсууд чинь empire байгуулж ирсэн шүү дээ. Тэгэл нэг суурь нь байгаад байгаа үз. Яг манай Монгол шиг ингээд бүр замхраад алга болоод ингээд сүнчихгүй байгаа үстэй. Одоо ингээд Иран гэх чинь Перси эзэнт гүрний үлдэгдэл байж л байна. Том улс Иран гэх том улс Америктэй байлдаа байж шүү дээ. Одоо Англи эзэнт гүрэн гэхэд үлдэгдэл нь байж л байна. За Орос, Европ тийм ээ ингээд Африк, Египт гэл том улс байсан. Тэгэл одоо ч гэсэн бас хөрх юм байж л байна. Тийм үстэй. Одоо тэр Африкийн чавс нэрийг марчлаа. Улс
том эзэнт хөрнүүд байсан ш тааврагч. Тэр үлдэгдлүүд нь байгаад л байгаа байхгүй. Оршоод л байгаа байхгүй. Монгол шиг ингээ алга болцсон ус байхгүй шүү дээ. Тэг яагаад бид нар ингээд ерөөсөө дэлхий дээр ингээд мандчихсан байж алга болчиход байна гэхлээр тэр сэтгэлгээнд байгаа байхгүй. Ерөөс ганцаараа сэтгэлгээтэй хүмүүс бэл. Одоо энэ монголчууд ч бид нар ч одоо ингээд 8 арилжаа хийж гин тий. Энэ муу сайн одоо юу гэдэг юм Пакистан, Энэтхэг, Орос одоо биш дэлхийн том улсуудын том 8-ачтай зэнда үзэн штэ. Тэгэл харууд марууд Бразил, Аргентин 10,000 байгаа штэ энэ чиж. Тэд нар бол тийхгүй штэ. Хоёр танихгүй хүн яг миний нүдэн дээр хоёулаа уулзаад танилцаа сайн байна нэр мэрээ мэдээл тэгэл нэг газраас бараа авахгүй ч таашгүй цуг авна. Бид хоёр цуг авна үгүй бол үгүйгээс уучна. Тэгээд аргагүй ихэнд нөгөө худалдагч чинь бууж өгч байгаа байхгүй. Худалд юм зарах гэж байгаа юм чи. Монгол хүн бол тэхгүй штэ. Яаж хоёр танд хүнд харалцсан ч гэсэн л нэг эвтэйх шиг нэг хорлж холдуулж ягаад өөрөө тэндээс авахгүй л үсэж байна штэ. Үнэхээр бүтггүй. За тиймэрхүү байна да. Тэргүүн нэр дэвшүүл хулгайч нарыг зайлуулах уу гэж байна. Би наад хэдий чинь зүгээр байранд нь тавина дааж. Манай монголчуудын сэтгэлгээ гэж ирээсө хөлдөө оркууд юм лээ. Ерөөсөө бүрэн одоо юу ч хэмээр юм бэ? Босод хүн надаас илүү гарчихгүй гэж л ерөөсөө өдөр шөнөгүй шаналж явдаг хүмүүс юм бэл. Өөрөө одоо ингээд лаг болъё ч гэдэг юм уу? Нийлээд лаг болчихъя гэж ерөөсөө боддгоо. Монгол хүмүүсийн сэтгэлгээ бол ерөөсөл ах トゥ садангууд нь өөрөөс нь дээшээ гарчихгүй. Найз нөхдүүд нь өөрөөс нь дээшээ гарчихгүй. Таньдаг хэн нэг нь өөрөөс нь дээшээ гарчихгүй. Сайн явчихгүй. Фэйсбүүкээр гарч ирж байгаа Баярбаатар өөдөлчихгүй. Дарга болчихгүй. Тийм ээ? Фэйсбүүкийн найзууд дээшилчихгүй. Ерөөсөө л шаналж явдаг ганц юм тэр. Тэгэл ерөөсөө бүгд мяа байх юм бол лайк Мөн ерөөсөө сэтгэлгээний онцлог нь тэр юм билээ шүү дээ. Тэгэл тийм ээ тэднийх ч үйлдэлтэй байж гин, эднийх ч үйлдэлтэй байж гин, манайх ч үйлдэлтэй байж гин гэх юм бол хамгийн сайхан. За тийм ээ чаалда хаахаа гэж бодит үнэнгээ ч л ярьж штий яасан. Худлаа юм зөхөөгөөд байгаа юм уу? Угаасаа тийм юм билээ. Тэгэл нэг гайгүй юм хүм хийгээл ингээл өөдлөд ирэх юм бол тэрнийгээ бариад идчихнэ. Тэгэл тэрнийгээ нэг шалтаа утгаж авч санаа наамарна. Одоо жишээ татаж ярих юм бол одоо энэ хакухо даваа жаргал шүү дээ. Даваа жаргалж одоо ингээл энэ Японы сумогийн түүхэнд нэр үнэхээр хизээш давтагдахгүй амжилт гаргаад явж байхад л тэрнийг л ямар нэгэн гаргаж л унгаах гал үдсээр юм байгаа л унгааж аваад тэгэл одоо ингээл нэг мартаж нэг санаа амар сэтгэл нь амарч шít. Одоо жишээлбэл асаашороо байна. Асаашороо гэрээс 9 шидээр л бичиж унгааж аваа санаа амарч байна. Агийг мэдчихлээ одоо тэгэл нэг тийм хиймэл дүр хэсгсэн нэг тийм өөрөө лаг бишчихсэн нэг тийм лаг юм шиг ойлгуулаа яваад байгаа PR хийгээ яваад байгаа хүмүүс шүү дээ. Тэднийгээ шүтээд идэг юм бэл. Их сонио. Зүгээр ингээд яг боддоор юм хийгээд лаг болоод байгаа хүмүүсээ бол барьж итнэ. Их сонио хүмүүс шүү. Дэмждэг шүү тэр хүн гэж баярлаа. Атаархуу хүмүүстэй гэж. Гэхдээ атаархууч гэхэд хайшаа. Атаархуу бол гоё үг. Бүр нэг тийм бүр цуснаасаа илжирсэн залхуу атаархуу одоо юу ч юм би ганцаардам л үзэлтэй юу хий энэ хар мангар одоо юу гэдэг мянган муу юмнуудыг нийлүүлсэн юм шиг л нөхдөд өгдөг байлээ л дээ. Монголчууд бол нэг л хүн өөдлөөд ирэх юм бол тэгэл тэрнийг бариад идчихнэ. Их сони шүү тийм ээ. За худлаа бусд хүмүүс сайн явбал би лав их баярлна гэж. За одоо энэ ариун туяа ариун заяа гэж
ийм ихч болтоймаа ихчээ. Танаа ихч чинь юм уу эсвэл танаа дүү чинь сайн явж байхад та яаж ийн? Их дургу байна уу? Тэгээ хотлоо ярьж болохгүй шүү дээ. Харвас зураг мургийг харах юм бол энд нэг совилогч хавцааны ажил хийдэг болтоймаа да. Яг хажуудлын чинь өөртөө ч хамт ажиллаж исэн совилогч хөдөлмөрийн алдар медалаа шагнуулсан чинь та яаж исэн бэлээ? Тийм ээ. Өмдөндөө шээж явснаа санаж байгаа юм тест. Араар яачлаа, тэрнтэй явуулдаад авчлаа. Өстө энэ муу юу ч чадахгүй юм өстө нэрээ авчлаа. Гээ явж ирсний чи би 2 минутээр харж ирсэн шүү. Гэнээр. За сайн уу миний дүү амжилт гэж байна. Заримдаа хэтрүүлээд байдаг болохоос зөв ярьдаг шүү. Заримыг ойлгохгүй шүү дээ. Ойлгож байна уу? Хэтрүүлсэн хөрөөсөө байхгүй бод дүрний юм ярьж байгаа шүү дээ дандаа. Бурхан үгүй хүмүүс гэж байна. За угаасаа тэнийг ард түмэн хүнээ сонгохгүй бах уу? Залах уу? Нэлж ирсэн. Яг үнэн. Их сон энэ одоо атаархал гэдэг үг эдэрт гоёдно. За яа, эдэрт гоёдно. Одоо үнэхээр яг хөдөлмөр гаргаад ч юм уу те зүтгээд тэгчээд үнэхээр нэг хүнийг дийлэхгүй гэж болно шүү дээ тийм ээ. Байглаасаа Баярбаатарт бурхны хөө төрсөн юм чинь намайг дийлэхгүй шүү дээ тийм ээ. Тэгчээд муу юм сэтгэж байгаа бол одоо бас нэг хэрэг гэж бодгосон тийм ээ. Одоо энэ доржиж байдаг юм бол улмаач байдаг юм уу чийч байдаг юм уу? Ингээд надтай үзэх гээд ээж болно шүү дээ тийм ээ. Үзээд ээж болно, хөдөлмөрлж ээж болно, зүтгэж ээж болно. Тэгээд Баярбаатар аргагүй бурхны хөө дийлчээд ээж болно шүү дээ тийм ээ. Тэгээд муу юм сэтгэж байгаа бол одоо бас нэг яах вэ гэж бодгосон. Юу ч хийхгүй. Одоо жишээ татж ярих юм бол Баярбаатар одоо өдөр болгон лайв хийгээд ч юм уу тийм ээ. Хичнээн олон хүнд доромжлуулж, гутаалгуулж 9 шидээрээ үзчихэж олонний танил болж байна. Зөв үү? Тэгэхэд чи бас адилхан үзсээр байгаа Баярбаатарын доор байж болно шүү дээ тийм ээ. Тэгээ над татархад муу юм зохиож болно тийм үү? Тэхгүй. Өөрөө зүгээр уцаа асааж ганц удаа лайв гэдэг төвчөн дээр дарж үзээгүй мөртлөө өөрөө ямар ч өчүүхэн төдий хөдөлмөр гаргаж үзээгүй байж ижил яах нь вэ? Над татархал үучих гээд. Ерөөсөө юм шүү дээ. Үнэн бүтэхгүй. За тэр монголчуудыг ярихаа болий. Нушсан яриа руу оруулдаг гэдэг. Энэ үзэгчдийн тоомоо 200-аар буурчлаа. Тэргүүн ирээн цаашаа Хонконг чаатсан байна штэ. Тасарчлаа шүү гэж баярлалаа. Санжаа авраг арай л тариа шалахгүй байхаа гэж байна. За. Хамаг охин Чингис хааны үед байлдан дагуулж явсан үлдсэн штэ гэж. За наадхыг чинь би ярьсан юм аа. Тийм ээ? Чингис хааны хийсэн алдаа дутагдал хамгийн том алдаа бол Монголын хамаг шилдэг баатруудыг аваачиж гадаад хайж орхиж ирсэн гэд. Би тэр чинь би анх Монголд ирсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ хулгайч нар тэрнийг үлгэж аваад манай түүхийн багш 10 жилд байхад гээд танай түүхийн багш Чингис хааны нэрийг ч айгуул мэдэхгүй байгаа. Тэгээ шал худлаа юм зөхөд хин гэдэг би тэр нэг гачийн бичээдээс нэг хэд хэдэн хүнээс асуусан шүү дээ. Танай түүхийн багш чи хин гэдэг гээд хэдгээр анги чинь тийм заасан гээд шал худлаа миний ямиг харчаад тэгээд бичээд байгаа шүү дээ. Тэрний дамжиж явж байгаа чи уншсан байна. За юу. Наадах чи би анх ирсэн. За ийм байна. Би таныг анх шар цамцтай лайв хийхээс чинь дэмжсэн. Одоо хүмүүс ойлгоод байхаар баярлаад байгаа штэ. Хөөхнө КК гэж. За баярлалаа. Тэгэл хэрэгтэйс бас яах вэ? Энэ олон хүн дотор ч бас ганц нэг сэрэг гайгүй хүн байна штэ. Манай энэ бороо шиг. Тийм ээ. Тий бас бүтэж байгаа юм уу хөө ихээ гэж байна. Бүтэж байгаа юм байна уу гэж хөө гэж. Гэхдээ бүтэж байгаа юм нэг ч алга байна штэ чи Монголд. Тийм юм Монголд бүтээд байна гэдэг хэлээд гэж. Монголд одоо нэг дэлхийд гарах нэг гарцсан нэг тийм юм байна гэж хэлчих. За дэлхийд гарахаач бүр дүүрч болий. Зүгээр нэг дэлхийн нэг дундаж хэмжээнд ч юм уу. За дунджаас нэг жоохон доод хэмжээнд ч юм уу. Дэлхийд нэг гараад ирсэн нэг л юм байна гэж харуулж байгаа. Нэг одоо нэг дэлхийн хэмжээний нэг дундаж жүжигчин, дэлхийн хэмжээний нэг тамирчин, за нэг дэлхийн хэмжээний бизнес, дундаж хэмжээний бизнесмен, улс төрч, сэтгүүлч, уран барилгачин одоо юу гэдгийг багш магш одоо аппликейшн бизнес дэлхийтэй ямар нэгэн холбоотой тийм нэг
ганц л юм гаргаад ирчихвэл тэгээд бас яах вэ би буруу ярьсан байна гэж өөрийгөө хүлээн зөвшөөрөе дөө. Юуч байхгүй хүмүүс ч одоо тэгээд болж байгаа юм байсан бол энэ чинь ямар нэгэн муу сайн чинь бас дэлхийг байдлан дагуулж явсан хүмүүс нэг ямар нэгэн юм байх ёстой шүү дээ уг нь бол тий. Нэг ч юм байхгүй байна гэдэг чинь тэгээд юу ч болохгүй гэж чинь шинж юм шүү. Дэмждэг шүү буруу гэж чойном Арслангийн талаар за мэдгүй юм гэж би тэр чойном мөн гэж харж байгаа юм л. Зүгээр яг миний ойлгосноор гэх юм уу да. Жон сэрэгдүүн хөр юм шүү. Бас нэг жоо хил амтай. Манай энэ бүхий холбооч нэг жоохон тийм сэрэгдүүд толгойтой тийм ээ. Ер нь цаашаа ирээдүйд гай болж мэдэх, тэргүүн болж мэдэх бүхий холбоог авчиж мэдэх ч юм уу хүмүүсийг бүр багаас нь сумын зараас нь авчдаг шүү дээ. Энэ сажатан бид чинь үнэхээр л байглаасаа төрсэн болохоор л дээлтэхгүй. Тэгээ арангаагаас их дэмжсэн тийм ээ. Тэгэл энэ хоёр нийлж байгаа л эн чинь авраг мавраг болцсон болохоос биш. Айл зүгээр жоохон сэрэгдүү ч юм уу, жоохон хил амтай тиймэрхүү хүмүүсийн чинь юусе бүр багт нь сумын зам багтанд арчдаг шүү дээ. Тэр чойномгээ бацаан ч тэр аймаг арслан болж явж байгаа л хусуулсан юм шиг үлээ. Миний ойлгосноор. Тэгээд ирээдүйд энэ чинь бүр энэ яг энэ хужаагийн бодлого л да, хятад бодлого л да. Хятадч тэгдэг байхгүй. Бүр багаас нь дартдаг байхгүй. Айгу муухай. Яагаад энэ хятадын соёлд чинь манай Монголын соёл бол тийм байхгүй шүү дээ. Оросд бол энэ суурь иргэншилтэй улсууд чинь бас тийм соёл байгаа байхгүй. Одоо жишээл Оросын эзэн хааныг чинь тэр 3 охинтой хамт будчихж байгаа шүү дээ. Жохон 9 настай чөлөө 7 настай хүүтэй хамт ингээ буучиж байгаа байхгүй. Энэ суурь иргэншлийн чинь ер нь тийм балер гэдэг шүү дээ. Үндсээр нь тасалдаг, багад нь тасалдаг. Энэ манай энэ бүхий холбоонд л нэг тийм муу юм л орж ирчээд байгаа юм. Их сонин. Нэг л гаднаас нэг тийм энэ цосолдсон ч юм уу нэг тийм эсвэл Монголд ирж суурьшсан нэг тийм ээ Чайна гаралтай нэг нөхрөл тэмчээ байгаад байл гэж би хардаад байгаа юм да. Хийж байгаа үйлдэлүүдийг харахад дандаа нэг муу юм. Дандаа нэг тийм Чайна санаа гэж байна шүү дээ тийм ээ. Одоо бид нар нугаад байгаа байхгүй те хар санаа, хужаа санаа гэдэг байдаг шүү дээ тийм ээ. Яг л нэг хятадын явуулдаг бодлогоодыг л за хятадын гэхлээр арай муухай хэлмэгдүүлсэн болчихно доо. Суурийн иргэншилтэй улсуудын явуулдаг тэр муухай бодлогыг л явуулаад байгаа юм да. Манай Монголын соёл бол тийм биш шүү дээ. Одоо жишээлбэл ингээд Чингис хаан чинь Татар аймгийг эзлээл тэгээ шихий утаг утгыг чинь өөлөн үжин чинь юу яаж аваад өргөж аваад тэгэл өөрийн хүүшиг өсгөж байгаа байхгүй. Тийм ээ? Дайсны хүүхдийг ч өөр юм шиг өсгөн тэр аав ээжтэй нь өшөөтэй бол тэднээс өшөөгөө авсан шиг авчна. Тэгэнгүүтээ үр хүүхэд элдэ хангамын бол тэгээ орхичж байгаа шүү дээ. Манай Монголын соёл чинь бол үндсэн соёл чинь. Энэ суурийн иргэншилтэй улсууд бол тэгдэг юм билээ. Үндсээр нь тасалдаг юм билээ. Их сонь. Их сонж байгаа их байлаа муухай бузрын. Сая би одоо тэр Никола хааныг хэлчихлээ тийм ээ. Английн энэ Францын эртний хаадууд мадууд ч бас яг дандаа тэгж исэн байгаа шүү дээ. Дандаа хүүхдүүдтэй нь алдаг байсан байгаа. Энэ хятадууд ч бас ялгаа авахгүй шүү дээ. Дандаа хүүхдүүдтэй. Одоо энэ хятадын эргэлэг шийжип байна. Энийний чи аваачаад аавыг хилмэгдүүлж аваад шоронд хийчихэд хүүхдийг бас дахиад өвөр Монгол руу цөлцсөн шүү дээ. Дандаа суурь иргэншилтэй энэ усууд чи ийм балер гэдэг тэгдэг байхгүй. Баг дээр нь бүр багаар нь тасалдаг. Энэ манай үндэсний бүхэд дотор л одоо нэг тийм орж ирчээд байгаа. Тэг хин суурийн тавьсан юм байгаа юм тийм ээ. Би ч одоо нэрийг хэлчмээр л байна л да. Энэ хулгайч бол гэл шүүхтэд лээ болно. Нэр шүү. Яалтчгүй нэг юм муухай бозрын юм бол Монгол бүхэд орж ирчээд байгаа юм да. Тэгээд хохин манай бүхчүүд бол угаасаа малнууд. Хужаа хүнд дарлуулаа байж хата таарсан новшнууд. Заяан тэр. За тиймэрхүү байна. Тэгээд тэр чойномын тухайд бол яг жоохон сэрэгдүү бацаан байлээ. Тийм ээ?
Энэ муу уцаан өгөнд орохгүй маань ирээдүйд бас гайгүй болж мэдхээр юм байна гэд баг дээр нь тасалсан бахаа та ийг бол. Би тэгж би зүгээр өчтөрний халтал би нэг урдны танихгүй. Өчтөр зүгээр хальт нэг тэгээ лайв маяг хийгээ явж байхыг харчаал. За энэ уцаа ингээд таслуулсан юм байна даа гэж бодоод өнгөрчихсэн. За тиймэрхүү хангаа одоо л ингэж байгаа болохоос өмнө нь хурал дээр гүлэг царилаад байхгүй л байсан даг гэж юм. Хангаа чинь Санжаа Дамтай нийлж өгөн тэмцэж явж байгаад оровцсон хүн шүү дээ. Тэгэл хангаад чинь би их дург болцсон шүү дээ. Тийм ээ Санжаа Дам хангаа хоёр чинь нийлцсэн ямар хөө явж илаа. Тэгээ одоо хангаа энэ хурал мурал дээр томроод байгаа чинь том даргатай нийлцсэн хүн чинь томрлгүй байх хэрэгтэй тийм ээ. Зүг биз дээ. Цөөрөөр иргэлтэй хаадын бодлого хаад ч гişээ ер нь зүгээр соёлтой эднэр их муухай. Бүр энгийн иргэнч вэ том дарга нар хаад ноёдонч байсан ялгаа байхгүй. Ерөөсөө л нэг тийм сонин тэгж өшөөгөө авдаг их муухай хүмүүс л байд юм байлээ. Их яад юм байгаа байлэр. Тэр л одоо манай Монгол өхөд нэг даргын улбаагаар л орж ирээд байна да. За ийм байна. Зарсан уу гэнүү ямар соон гэнүү зарн байсан хаашаа зарсан уу гэнүү ойлгосонгүй. Допингийн эсрэг хамгийн түрүү Санжаа аваргал тэмцдэгчтэй мэдхгүй бол чимээгүй л бай та нар гэж байна. Тэргүй хаана явна ажил алба өндрөө гэж байна. Өндрөө Чайнад л ирсэн байж. Ер нь ажид байхад гайгүй дүү байгаамда 100% гэж байхгүй л дээ гэж байна. За яах вэ? Өөрийнхөө өнцгөөс бич бараг 100% л өөрийгөө лаг гэж бодож явж байгаа юм шүү дээ. За яах вэ? Таны өнцгөөс бас яг нэг жоохон баг зэрэг. Намайг яах гээд байна? 70 мал руу чаах гээд байна үгүй аятайхан багаараа. Тийм байхгүй шүү. Хангаа авраг нэр цэвэр хүндээ гэж юм ямар юмны тэгж бодохгүй байна да. Дарга нартай тэгээд тохирчих юм бол хангаач уг нь эхлээд тэмцэжсэн юм аа. Амар тэмцэжсэн шүү. Санжаа Дамтай нийлээд. Тэгээ явж байгаад нэг ковидын үеэр нэг харцаг цолтнуудын барилдаан ч үлээ нэг тийм барилдаанд орсон юм аа. Тэгээд тэрэн дээр оронгуудаа нэг тийм шинжилгээ авахар болсон юм аа. Допингийн. Тэгээд 6 билүү 7 бүх байлуу тэр чинь тойргоор барилддаг чинь. 6 бүх байлуу. 6 бүх байсан шиг санагдаад байна. Тэр 6-аас 2 хүн нэг нь шинжилгээ өгөхгүйгээд тэгээд хүмүүс шахаж жагаад маргааш нь шинжилгээг нь авахулсан чинь допинг гарчдаг шиг санагдаад байгаа юм. Цацавшир гээд нэг нөхөр таварш улсын харцаг цацавшир гээд өгөхгүй гэж гүрийгээд тэгээ хүмүүс шахаж жагаад авцсан чинь допинг гарчдаг баг шүү. За нэг нь бол өгөхгүй тэр чигээрээ яваад 14 хоногийн дараа өгдөг юм да. Хангаа гэдэг нэг залуу. Одоогийн хангаа мөн үү шүү. Би мартчихад байна. Нэг харцгал байсан. Хангаа гэдэг нэртэй харцгал байх шиг санагдаад байна. Нэг тийм яг допинг авах өдөр өгөхгүй гэд 2 хүн гүрийчихгүй юу? Бүгд өгж яхад. Нэгнээс нь маргааш нь яагаж байгаа юм шахаж жагаад авцсан юм аа. Нэгнээс нь авахгүй өргөцсөн. Тэгээд тэгж байгаа 14 хоногийн дараа авсан. Тэрнээс хойш л одоо миний ах магалч болоод явцсан хүн дээ. Манайхан ч ерөөсө би хэдхэн хоногийн өмнө лайв хийсэн шүү тийм ээ. Маяглаад цор гэдэг хүмүүсийг ганцхан ингэчдэг. Нэг тийм л болсон юм да хангаагийн тухай. Тэрнээс хойш л одоо энэ магалж байна. Миний ах магалж болчиход байгаа шүү дээ. Тэгээ ямар ч штэ юм. За юм байна да. Дархан авраг бац руу бас допингтэй хүн гэж байна. Хангааг шинжилгээнээс зогтсон гэд бүгчүүд мэддэг юм блэ. Бадарч хүртэл хэлсэн штэ гэж байна. Тэгэл бадарч бас бадарч ч маш жоохон сэрэгдүү нөхөр штэ тийм ээ. Ер нь нэг жоохон тийм нэг сэрэгдүү мөнгө атар нээтрээ тийм ээ. Дандаа нэг жоохон толгой жоохон гайгүй ажилтдаг хүмүүсийг л миний бүхий холбооч тийм хүмүүсийг харшилтаа штэ тийм. Тийм хүмүүсийг л дор ингэчдэг штэ. Баярбаатрыг хүртэл одоо тэргүүнийг одоо ингээд энэ давчраа хайцсан байж их жишээ нэ. За яг би нэг ганц ном үзүүлэх үү ярьшгүй. Магалж хангаа авраг маань болон зарим нэг долоогч нар нь магалжийг их ажил хийсэн гэдэг ах шиг байна л да. Тэгээ би бас нэг энэ хурлынхын үеэр тийм ээ бас нэг лайв хийндэ гэж бодож байгаад би нэг бас нэг ном момо аваад ирсэн байгаа юм. Тэгээ ном момо нэг харуулчих тийм ээ. Номоо харуулчих. Одоо харуулахгүй л бас болохгүй л да. Номоо харуулнаа би ч номтой хүн шүү дээ. За номоо харин хааш нь хэлээ.
Энэ хавцаар нэг юм дотор хийг орхисон шиг санагдав. Миний муу ном байж ин чаавс хүүхэн. Агуу үндэ энэ ч бараг түүхийн одоо уг нь бол яг зөвхөн 100 жилийн дараа ч юм уу 50 жилийн дараа бол энэ ном жалтал та. Хэдий их 80 төгрөг болсон л та. Зөө яхад их 80 ч юу юм зүгээр ямар ч байсан л агуу хүн байж тэгэл нилээл Монгол бүх устчихгүй бол устчиж магадгүй шүү. Устчуулж энэ ч тэгэл нэг хог болоод өнгөрөх л ах л та. За харуулнаа. Магадгүй юм хийсэн гэдэг хүмүүс зүгээр хальт харуулдаг өнгөрч. Яг манай бүгд мэдчихэл байгаа л та. Тэгээ муухай амлээ. Хилдэггүй багч л тий. Баярбаатарын юмыг ингэчлээ тэгчлээ. Ингээд наад чинь ингээд ингэсэн штэ ерөөс нэг ч ярихгүй байна тий. За энэ 400 үзэж байгаа хүндээ нэг хальт харуулчих. За би нэг ийм ном гаргасан юм аа. Энэ 2012 онд бичсэн юм аа. Тий. 100 чин сэтгэл 100 сая үзэгч гэдэг нэртэй. Энэ байж байна. Энэ дээр бүх одоо 12 он гэдэг чинь одоо энэ оюун өмчийн гэрчлэгээний нартал дээр байна. Би худлаа ярьдаг, хулгай ярьдаг. Хулгайч нар шиг хулгайч хүн биш ээ. За 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр юунд өгсөн бэ шүү. Оюун өмчийн газар өгч авсан бэ шүү. 12 онд бичиж явж байгаад 13 оны ямар сони 13 оны 10 сард өгсөн юм байх та би. За тэгсэн юм байна. За энэ дээрээс зүгээр би ингээд харуулчих. Би нэг олон талаар нуршаад яах вэ? Саяхан нэг оюутны улсын авраг гэдэг нэг болсон да хаана энэ ч байж их хэвээр доо. Байж их хэвээр доо хаана. За энэ улсын авраг шалгаруулах барилдаан гэж байна уу? Энэ 11 дээр улсын авраг шалгаруулах барилдаан. За энийг олж чадах болов би. Улсын авраг шалгаруулах барилдаан гэж юм энэ чинь одоо хаана вэ? За миний энэ чинь юу лээ 22 шинжилэл улсын авраг шалгаруулах барилдаан гэж юм хаана байна? 4 бол биш 3 дээр байх хэрэгтэй. 2 дээр юм байна. За хүлээж байгаараа миний хайртай ард юм. Аятайхан шиг хүлээж байгаад юм хараад мэдээд авал мэдээд авч чадахгүй чадсан царайг гэдэг. Дараагийнхаа мэдрэлүүдийн даяар руу явцгаа. Хэд дээр байна энэ? Улсын авраг шалгаруулах барилдаан гэж байна. 11 дээр байна. За одоо жишээлбэл хүчний байгууллагуудын авраг шалгаруулах барилдаан гэдэг юмыг одоо энэ авраг хүч хилчин элдвэрийн хооронд барилдаан зохион байгуулна гэд би энэ дээр бичсэн байгаа. Энийг жишээлбэл SPS телевиз хулгайлж хүчний байгууллагуудын авраг шалгаруулах барилдаан гэж юм хийсэн. SPS ч юу ах вэ? Энэ үндэсний бүх холбооных айгүй байлэр миний номон дээрээс нэг юм хулгайлдаг байхгүй юу? Тэгчингүүтээ санаачлагчийн ондоо нэг хүн авчираад тавьчихдээ. Тэгэнгүүтээ одоо SPS-ийхэнд ийм барилдаан хийе танах санаачилсан гэж хэлчих гэж хэлэнгүүтээ хэрвээ Баярбаатар шүүгдэх юм бол яах нь вэ? SPS-ийн буруу болчих байхгүй юу? Тэгэнгүүтээ яах нь вэ? SPS дээр буруугаад авах гээд ингээд нэг тийм хамжигчаар нэг хүн тэгээ өөртөө цэвэрхэн гарахын тулд нэг тийм 3 дахь этгээдийг татаж оруулж ирдэг юм. Тэгээ хөөрхөн SPS телевиз бүхэн холбооныг ийм хүчний байгууллагуудын авраг гэдэг тийм ээ хилчин хүч алдар эдний хооронд барилдаан зохиовол ална гэд тийм ээ. Тэгэнгүүтээ ойлгож авангуудаа яах вэ? Энийг аваач SPS-т хийлээд SPS-ийн яах нь вэ? Тэнийг одоо санаачилсан болж тийм ээ юм хийсэн болж жүжиг тавих гэж явж байгаад ингээд хэрэгт ордог гэсэн үг. За SPS-ийн хүчний авраг шалгаруулах барилдаан гэдэг юм жишээлбэл одоо ингээд чаасан баг жишээ нэ. За 11-ийг нь харуулаад. 11 дээр хаана? 11. За үндэсний бүхийн улсын авраг шалгаруулах барилдаан гэж байна. За байна уу? Нэрийг сонгож авсан гişүү өгнө. Барилдаанд харж гин үү? Цол, нас, жин, өндөр. За, ийм бүхчүүд ерөөс цуглаар оноол таран ийм барилднаа. За энэ чинь энэ улсын авраг шалгаруулах барилдаан гэдээ байна. Дахиад байж гараа. Энэ оюутны авраг улсын авраг гэдэг нь дахиад бүр тусдаа байх ёстой. Жингийн авраг шалгаруулах, өндрийн улсын авраг шалгаруулах барилдаан гэдэг байх ёстой. Энэ дотор байх ёстой. Энэ 6-7-8 дээр байсан байх шүү. Андуурсан байна өршөөгөөрэй. 7 8 9 дээр байж шүү. За 9 дээр очих юм байна. Уучлаарай. Энийг өргөжлүүлнэ. За саяны оюутны улсын авраг гэж ямиг жингийн англиар явуулсан харж гинөө энэ харж гинөө. Жингийн улсын авраг шалгаруулах барилдаан гэж байна уу? Би зохиогоод байна уу? Мөн үү? Жингийн улсын авраг шалгаруулах барилдаан. Дараа нь харж гинөө. Өндрийн улсын авраг шалгаруулах барилдаан. Бүхчүүдийг өндрөөр нь барилдуулнаа.
Одоо энийг бол шаагаагүй байгаа. Энийг удахгүй чаана. За юу. Энийг бол одоо сая чаачлаа. Магалжийг юм хийсэн гэдэг байгаа гүлгнүүд хандаж хэлэхэд. За энэ барьцны улсын авраг гэ. За энийг бол одоо бас чаана, удахгүй л чаана. Эдгээр чи ичихгүй ингээ чаагаа яваад байдаг байхгүй ичихгүй. За энэ халамжлах иргэдийн барилдаан гэж байна заа юу. Энэ халамжлах иргэдийн барилдаан гэхэлэр юу хэлж ийн гэхэлэр шүү дээ тий. Одоо нөгөө хараагүй иргэд за ингээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэж байдаг шүү дээ. Тэдний барилдааныг гэж одоо би 2013 онд оюуны хомчийг авсан 12 онд бичсэн энэ номон дээр байж шүү дээ. Одоо энийг бас нэг хараагүйчүүдийн холбоо гэдэг юмтай үндэсний бүхэн холбоо хамтарч ийм барилдаан зохиож байгаа гэдээ явж байгаа шүү дээ. Манай Пуужин галаах тэнцээ очсон бас лайв хийгээ солиор явж исэн тийм ээ. Энийг одоо би жишээлбэл ингээ бичсэн байна. Энэ номон дээрээс л асар их юм чаасан да, шааж байгаа да. Тэгээ одоо энэ хиймэр төсөлгээд нэг юм явсан тийм ээ. Энэ reality show гэдгийг чаатсан шүү дээ. Хиймэр төсөлгээд нэг reality show явсан санаж байгаа үстэй. Чаатсан. Дахиад одоо тэгээ хийхгүй яасан тэгвэл байхгүй. За ийм байна. Одоо энэ кибер спорт. Энийг одоо чааж байгаа. Одоо кибер спорт гэдэг чинь одоо нэг бүхий барилдааныг одоо нэг сагсан NBA гэж сагсан бөмбөгийн компьютерийн тоглоом байдаг шүү дээ. Тэрнтэй ижилхэн бүхийг компьютерийн тоглоом болгох юм байсан байхгүй юу? Энийг одоо бас үндэсний бүхэн холбооныг хэдэн нөхдүүдтэй хамтарч санаачилж байгаа гэдээ явж байгаа. Удахгүй тоглоомд гарахын гинлээ. Одоо эн чинь 14 жилийн өмнөх юм яриад шүү дээ. Тэр үед л намайг бүхэн холбооны тэргүүн болгодгоор болгоцсон байсан бол өнөөдөр энэ бүх юмнууд хийгдсэн байж их нь шүү дээ. За энэ бурхны өдөр гэдэг юм байж гэн. Энэ бүхчүүдийг нэг бясалгал хийж буян нүглийн мэддэг болгоё гэд энэ бүхэн өргөнд бясалгал хийлгдэг болгоё гэд тийм ээ бичсэн байж байна. Энийг 2 жил дараалаад байна, 3 жилч дараалаад байна магалж бас бясалгал гэдэг нэг баахан бясалгал хийдэг нөхдүүдийг авчирж байгаад бүхэн өргөнд хийлгэж байгаа тийм ээ. Энэ бурхны өдөр гэд энийг чаатсан байна. Мөн үү? Энэ чинь бол уг нь бол бүхчүүдийг бясалгал хийлгэж сурах хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь баахан бясалгал хийдэг нөхдүүдийг бүхэн өргөнд авчираад жил болгон хийдэг болгоцсон байгаа юм. За энэ анализ гэдэг юм байж. Энийг бас чаатсан. Энэ анализ гэдэг чинь бол энэ бүхий барилдааныг задлж ярилцдаг нэвтрүүлэг. Бас чаатсан одоо энэ телевизээр дээр яваад байна. За энэ захидлыг гэж юмыг бол чаагаагүй. За ингээл одоо гих мэтчлэн одоо ингээл байна дөө байна. За энэ хасуулыгийг бол одоо чаатсан алтан цомгоо явж байгааг та нар мэдж байгаа. За энэ оюутан гэдэг нь харж байна. Бүр билээхэн байж шүү дээ хараа. Сайхан оюутан. Оюутан гэдэг юмыг сая миний энэ оюутан гэдэг юмыг энэ жингийн улсын авраг гэдэг энэ хаана юм? Жингийн улсын авраг гэдэг энэнтэй нийлүүлж ягаад нэг барилдаан болгоод чаачлаа. За энэ бүх сонирхчдын барилдаан гэдэг байна тийм ээ. Бүх сонирхдаг нөхдүүд гэдэг. За энийг бас чааж байгаа. За ийм байна. За ингээд мөнч миний энэ систем манай бөхчүүдчтэй үнэн хөлдөө оркууд л та. Яа их хөвдөө тий. Ямар ч арга байхгүй л дээ тий. За энэ хоёрын эсрэг 2 барилдаан байна тийм ээ. Энийг одоо 3 эсрэг 3 болгоод нодлон нэг дүүргүүдийн улсын барилдаан гэдэг нэг юм хийсэн санаж байгаа бох. Ингээл чаачж байгаа юм. За энэ хүчний байгууллагуудын аврах шалгуулах барилдаан гэдгийг би түрүүн чаасан гэдгийг харуулсан. За дэмжих хэрэгэд гэдэг чи одоо энэ саяны энэ хараагүйчүүдийн барилдаан гэдэг энийг чаатсан. За энэ дээрээс бол одоо жингийн улсын аврагыг чаачлаа. За спорт урлагийн наадам гэж. За энэ ч одоо бүр утгаа алдсан л та. За цол хоорондын барилдаан гэдэг юмыг нодлон жилөө уржин жилөө чаах гэж үзээд тэгээд нөгөө цол хоорондоо барилдах хүн олдохгүй учраас аргагүй ихэнд болсон тийм ээ. Цол хооронд одоо энэ авраг арслангууд нэг баг гардууд нэг баг заанууд нэг баг харцгууд нэг баг начингууд нэг баг аймгийн цолтонгууд нэг баг тийм ээ болоод ингээ хоорондоо барилдаг цол хоорондын багийн барилдаан гэдэг юмыг нодлон чаах гэж үзээд бараагүй шүү дээ. Хийцэн ч үлээ мартчих одоо төмөн юм чалгасараад. За энэ аврагуудын барилдаан гэж байж байна. За энэ хоёрыг бол удахгүй чаана. Одоохондоо ойлгохгүй байгаа. Би нөгөө лайваар тайлбарлахгүй болохоор эдгээр ч ойлгодгүй байхгүй юу. За тийм ээ нийтийн эсрэг 1 гэж байна. За нийтийн эсрэг 1 гэдэг нэг юм саяхан бас нэг сошиалоор яваад л байна лээ дээ. За тэрнийг яриад яах вэ? За ийм байна. За энэ холимог барилдаан гэж байна. Энэ холимог барилдаан ч одоо нөгөө best building-ийн барилдаан гэдэг 2 жил дараалж явсан та нар санаж байгаа бох тийм ээ. Энийг би бүр юун дээр зөлгөө. Энэ
Энэ учрлын телевиз юу ч сургууль юу лээ. Их засгийн сургууль дээр бүр аваач барилдуулж лайв хийжсэн тийм ээ. Харамсалтай нь Facebook маань нэр лайв маань устгацсан байна лээ. Тийм ээ. Нэгийн даваа. Одоо энэ жишээлбэл энэ 19-ыг харуулъя л да. 19 бейс буудингийн барилдааны 19. 2-19. За 2-19-ыг бүр сайхан уншиж өгнө. Энэ 2-ыг хийд гэж байна. 2-7. 2-11. 2-13. 2-10. За 2-22. За энэ 22 өнгөрчлөө. 2-19. За. За энэ уншаад өгчий л да энэ харалтаа. За энэ холимог барилдааны онцлог нь 1-ийн даваа 90 оноолтоор. За 90 оноолтоор явсан уу? 2-ийн даваа суглаагаар. Одоо сая энэ бейст байдгийн барилдаас суглаад ирсэн үү? 3-ийн даваа хагас амлалтын зарчмаар. 4-ийн даваа хаадын барилдааны зарчмаар. 5-ийн даваа дээд төрөлтний лигийн зарчмаар. 6-гийн даваа багийн бооцод барилдааны зарчмаар гэдэг ингээ даваа бүрнэ. Ондоогоор сая нэг тийм барилдаа бейст бууд ингээд 2 дахь жилдээ болвоо. Зүг ингээд чаатсан байна. За юм байна да тэгээд. За одоо энэ дотор ингээд миний хийсэн юмуд ч асар их байна да чаавас. Ахмад хөгчүүдийн барилдаа ингээд юм болсон уу? Болсон. Насны англи элдв ангараа маа энэ байна уу? Байна. Ахмад хөгчүүдийн барилдаа хизээ болов? Саяхан нэг болоод ирсэн үгүй юу? Зөв сайн байна. Сомын золтнууд барилдааныг би санаачилсан. За ингээд гих мэтчлийн юм байна. Нодлын энэ ахлах сургуулийн хоорондох барилдаа гэж юмыг нь чаах гээд магалж арай бараагүй шүү. За юм байна. Тэгээ манай энэ монголчууд биш үү те. Хүний хулгай хийсэн хүнийг л лаг гэж бодоод байдаг. Энэ улс төрчдийг ч гэсэн ялгаа байхгүй. Энэ магалж өгч хүн чинь миний ямиг хулгайлал ингээл ажил хийсэн дүр хэсэг гэдэг шүү дээ. Хүний ямиг хулгайлсан хүнийг л одоо манай монголчууд ялгаа байхгүй. Төрөөс юм чаачаад тэрнээсээ нэг 50 100 цаас тарангуут сайн хүн гэж бодоод байдаг. Ялгаа байхгүй. Одоо энэ магалж миний ямиг хулгайлж хуулж хийчээд тэгээд ажил хийсэн гэл өнөөдөр тайлан тавиал. Энэ үндэсний бүхэд 46 юм хэлээч гэн үнэг тийм тайлан тавиал тэгэл бүгдийн сайхан чагсаага бичсэн гэл байж л байгаа байхгүй. Тэгэхээр хулгайч нараа дэмжиж байвал хизээч амьдрал чинь өөдлөхгүй шүү. За 3 дугаар санааны юм байна. За 4 дугаарт нэг юм хэлээд хий. Зөлгөө сайн нэг орж ирээ гараа авчирчаа. Нэг юм өстө тархин дотор зурс гээд хэлээ даа гэж юм санаанд орж ирээд ирээ гараа авчирчаа. Юу гэж ярих гэж авч илаа. 4 дугаарт нь Дайста таг марчлаа өршөөгөрөө. 4-ийн нуграа 6-гийн нуграаг арилгачихвал гэж байна. За та минь ямар байгаа л гэж байна. За авах гэхээр өгөөгүй бол шууд илэрсэн тооцдог дүрмтэй гэж байна. За тиймэрхүү байна. За нэг юм энэ лайв дээр нэг юм хэлэндээ гэж бодож байсан чинь сая нэг зурс марцсан байж орж ирж гэд гараа авчлаа. Юу гэж ярих гэж явж байгаа марччоо. За марчлаа. Бака сайхан марцгаараа. Энэ хүний тоомоо энэ ч одоо 300-аар буруу явцсан. За баяртай сайхан амраарай.